Сайн байцгаана уу? Энэ удаагийн туршилт дээр агаар, шил гэсэн орчны зааг дээр гэрлийн цацраг хэрхэн хугардыг судлах болно. За мөн гэрлийн цацрагийн диаграммыг байгуулж үзэх болно. Энэ удаагийн туршилтыг явуулахад өрөөг аль болгох харанхуй байлгах хэрэгтэй. Энэ болохоор гэрлийн үсгүүр. За ингээд ийм шилэн блок. За транспортерын шугам. За цаас харандаа шугам хэрэгтэй болно. Гэрлийн цацрагийн үсгүүрийг гэрлийн үзэглийг судлахад хэрэгэлдэг. Гэрлийн цацраг нэг орчноос гэрэл нэвтрүүлдэг орчин нэвтрэхэд гэрлийн хурд өөрчлөгдснөөс болж гэрлийн цацрагийн чиглэл өөрчлөгддөг. Үүнийг бид гэрлийн хугарал гэдэг. Энэ туршилтаар гэрлийн хугарлыг судлахын тулд гэрлийн цацраг диаграммыг байгуулж тусгалын өнцөг ба хугарлын өнцгийг хэмжинэ. Хоёр орчны загт перпендикуляр шулууныг нормал шулуун гэнэ. Нормал шулууныг цацраг диаграммд гэрлийн цацрагаас ялгахын тулд тасархуй шулуунаар зурдаг. Нормал шулуунтай үүсгэх өнцгийг тусгалын өнцөг ба хугарлын өнцөг гэж нэрлэнэ. Туршилтаа эхлэхээс өмнө шилэн блокийг цаасны голд байрлуулж, тойруулж харандаагаар зурна. Ингэснээр туршилтын явцад блок хөдөлсөн ч эргүүлээд яг байранд нь тавих боломжтой болно. Туршилтыг хийхэд өрөөг аль болох харанхуй байлгах хэрэгтэй. Тусгалын өнцөг 0 градус байхад гэрлийн уграл ажиглагдахгүй. Энэ үед туссан цэгийг цаасан дээр тэмдэглэж авч транспортерын шугам ашиглаж нормал шулууныг байгуулна. Дараагийн цацрагуудыг энэ цэг дээр тусгах хэрэгтэй. Цацрагийн диаграмм зурхын тулд туссан цацрагийн дагуу 1 цэг тэмдэглэнэ. Мөн нэвтэрч гарсан цацрагийн дагуу 2 цэг тэмдэглэнэ. Шилэн блок авч зурсан цэгүүдийг шулуунаар холбож цацраг диаграммыг байгуулна. Хугарсан цацрагийг зурхдаа шилэн блокны 2 гадаргуу хүртэл зурагдсан туссан болон нэвтэрсэн цацрагуудыг хооронд нь холбоно. Шилэн блокны эхний гадаргуун нормалтай өсгөж байгаа тусгалын болон хугарлын өнцгүүдийг хэмжиж хүснэгтээс тэмдэглэцгээе. Хэмжилтээ дуусгаад цацрагийн өсгүүрийг унтраах хэрэгтэй. Улаасах чийдэн халуун байгаа тул хүртэл нь гар үрж болохгүй. Хэмжилтийн утгуудаа ашиглаад график байгуулцгаая. Ингэхдээ хэвтэ тэглэхийн дагуу тусгалын өнцгийг, босоо тэглэхийн дагуу хугарлын өнцгийг авна. Цэгүүдийг дайруулж хамгийн тохирцтой нэг шулууныг зурна. Графикаас тусгалын өнцөг ба хугарлын өнцгийн хамаарлыг тайлбарлаарай. Тусгалын өнцөг 0 байх үед хугарлын өнцөг хэд байх вэ? Гэрлийн хугарал бидний өдөр тутмын амьдралд элбэг тохиолддог билээ. Жишээлбэл машин цогон дээр туссан борооны цэслүүд цонхоор сайн харагдуулж чаддаггүй. Усны цэслүүд нь гэрлийг хугалж өөрөөр зүг рүү шилжүүлдэг. Иймд машинд шил арчигч байдаг билээ. За өнөөдрийн туршилтаар бид агаар, шил гэсэн орчны зааг дээр гэрлийн цацраг хэрхэн хугардгийг үзлээ. За мөн гэрлийн цацрагын диаграмм хэрхэн байгуулж болохыг харлаа. За эндээс бид нормалтай үүсгэж байгаа өнцгийг тусгалын өнцөг, за нормалтай үүсгэж байгаа хугарсан цацрагийн өнцгийг хугарлын өнцөг гэдгийг мөн сурч авлаа. Туршилтын үр дүнгээс харахад за тусгалын өнцөг нь хугарлын өнцгөөсөө их байдаг гэдэг нь харагдж байна. За тэгэхээр шил агаар гэсэн орчны зааг дээр гэрэл тусгад нормал руугаа илүү ойртож хугардаг гэдэг нь харагдлаа.